Биокомбинатын дараагаар мэрэгжлийн бос хүнийг тавьсан гэж нэг хэсэг хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр шуугаад байсан бол өнөөдөр биокомбинатын ажилчид даргыгаа төсвийн мөнгө завьсан. Мөн дээрэмсэнд дарамтлагдаг, ажилтдаа дарамт үзүүлдэг гэсэн мэдээллийг өгсөн байна. Бат тогтхыг захирлаар ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр хууль бус хувилд анар томилсон гэж нийт ажиллагчдын эсэргүүцлээ тулгарч суудлаасаа буцсан иргэн томилогдсон байна. Мөн тэрээр ажиллах хугацаанд хууль бусаар 280 сая төгрөгийн үн бүхий барааг тендер зарлахгүйгээр шууд худалдаа авсан байна. Их хэмжээний гологдол бүтээгдэхүүн гаргасан. Төлөвсөн мөнгнөөсөө гадуур өөр зүйл зарцуулсан гэх шалтгаанаар тус байгууллагын ажилчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Ер нь бол Монгол улсад үйлдвэрлэсэн бүх эм бэлтгэлүүд энэ бүртэлж байгаа бэлтгэлүүд улсын мал эмнэлгийн эм бэлтгэлийн усан шалгах лаборатори гэж байна. Тэр итгэмжлэгдсэн хөндлөнгийн лабораториор шалгагдж тэрний дүгнэлтээр хэрэгцээнд нийлүүлэгдэх. Тэр лаборатори дээр одоогоор ийм 20 гаруй цувралын 400 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн голгочод байгаа гэдэг мэдээлэл байгаа. Тэгээд тэр бат тогтох гэдэг хүн бол албан тушаалтайгаар зурлаж үлдэхийн тулд МЭС бол тэр малын эмийн солилт баталгаажуулалтын улсын лабораторитой шахалт үзүүлж шалгалтыг ахин хийлгэхээр олж иймэрхүү булгаатай үйл ажиллагаанууд явагдаж байгаа юм байна лээ. Бат тогтох гэгч хүний эмч мэрэгчлээ нэг биокомбинатын захирлаар томилсон биотехникийн үндэсний ганц үйлдвэрийг хүнд байдалд хүргэсэн гэж тус байгууллагын ажилтан үзэж байна. Мөн бат тогтохын хийж буй үйлдэлийг эсэргүүцсэн 22 мэрэгчлэн Монгол улсын үндсэн хууль хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин хууль бусаар ажлаас халсан байна. Шүүхээс бат тогтохын энэхүү буруутай үйлдэлийг тогтоож ажлаасаа халагдсан мэрэгчлэнүүдийг ажилд эргүүлэн оруулахыг тогтоосон боловч одоо хүртэл нэг хүнээс бусдыг нь оруулаагүй. Шүүхийн шийдвэрийг үл томсорлож байна гэж холбогдох хүмүүс үзэж байна. Тэгээд энэ асуудлыг бол бас өнөөдөр юу гэхээр хөдөлж хүний аль болох дарж өнгөрөх ийм сонирхолтой байна л да. Тэгээд өнөөдрийн байдлаар Баян-Өвгийн аймагт 60 мянган мал, Ховд аймагт 30 мянган мал, Улс аймагт 10 гаруй мянган мал, Говьалтай аймагт 12 мянган мал, нийт улсын хэмжээгээр 120 мянган мал гээд хайчсан байж 9 аймагт энэ вакциныг хэрэглэсэн. Тэгээ энд бол зөвхөн юу яриад байна гэхээр малын төл сүүл сайн яриад байгаа байхгүй. Энэний цаана нөгөө вакциныг буруу хэрэглэснээс болоод тэр малын ихсээр дамжаад төлөөр дамжаад бүх хүнд насан туршидны өвчлөлтөд бүрцлээд өвчний халдвар тарааж магадгүй 100 мянган малчин халдвартаа насан туршийн өвчлөлтөд болж байгаа. Энэ юу гэхээр эцсийн аюулгүй нөлөөлж байгаа ийм асуудал бий болчиход байна. Тэгээд өнөөдөр биокомбинатад энэ 300 гаруй сая төгрөгийн хууль бус захирал зарцуулалт 600 сая төгрөгийн бүтээгдэхүүн устгалтын асуудал бий болчихсон. Мэргэжлийн хяналтын газраас өчигдөр биокомбинатыг үйл ажиллагааг нь зогсоочсон. Тэгээд тэр зогсоох шийдвэр гарчихсан байхад өнөөдөр төрийн эмчийн ороо үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хөдөлж ахуйн яам руу тэр шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байцааж байна. Мэргэжлийн хяналтын газрын 7 байцаагч 3 сарын сүүлчээс 4 сарын эхний өдрүүдэд ажиллаад тэр бүхнийг тогтоочсон байж байгаа. Тушаа шийдвэр нь гарчихсан. Биокомбинатын үйлдвэрлэсэн малын вакцинаас хяналт шалгалтаар 20 гаруй цувралын 400 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн стандартын шаардлага хангахгүй гологдол болсон байна. Энэ мэтээр хуулийг гуйл болгож улсын мөнгөөр төлж байгаа хүмүүсийн цаана бүхэл бүтэн улс үндэстний аюулгүй байдал хөндөгдөж байна гэж хуралд оролцогчид онцолж байна.